Устгаж эцэст нь үхэл түргдэг хүний дархлал хомсдлын вирус доох илэрснээс хойш 32 жил болжээ. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар 33.3 сая хүн хүний дархлал хомсдлын вирусын халдварт амьдарч байна. Харин 2.1 сая хүн нас уржээ. Манай улсын хувьд хүний дархлал хомсдлын вирусын халдвар 1992 онд бүртгэгдэж одоогийн байдлаар дархалт багтаа орны тоонд бүртгэлтэй байна. Дэлхийн нийт айдас дагуулсан энэ вирусын эсрэг 3 тэгийн зорилт тавин тэмцэж байна. Манай улсын хувьд өнөөдөр хүний дархлал хомсдлын вирус доохын асуудлаарх үндэсний 5 дугаар чуулгана хийж Монгол улсын хувьд цааш хэрэгжүүлэх арга замаа тодорхойллоо. Цусаар халдварлаж хүний дархлааг дарангуйлан устгадаг дийлдэшгүй энэ вирусын дархалтыг зогсоохын тулд хүн бүрийн хүчин зүтгэл оролцоо чухлаа. Өөр тэмцлийн мэрэгэн аргыг дэлхийн хүн төрөлхтөд одоогоор олоогүй байна. Хувь хүнээс гадна олон байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүн бүрийн оролцоо урьяндор Монгол улс үндэсний 5 дугаар чуулганаа зохион байгууллаа. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яг харахгүй тулж ирсэн энэ дахлын эсрэг хинч бай тэмцэх ёстой гэсэн агуулгыг энэ чуулган гаргаж байгаа юм. Үүгээр цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлно. Улсын хурлаас цацсан төрийн бодлоготойгоо уялдуулаад энэ хэдийгээр доохтой тэмцэх үндэсний стратегийг баталсан, халдвар төвчөндөө тэмцэх үндэсний хөтлөөрийг баталсан, эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх стратеги, мөн энэ Тэмбүү өвчтөд тэмцэх үндэсний стратегийг баталсан байгаа шүү дээ. Яагаад энэ Тэмбүүний тухай асуудал иргэдэд эхлэх гэхээр бэлгийн замаар дамжих халдвар төвчин Монгол улсад гарч байгаа нийт халдвар төвчний 34% эзэлж байгаа. Бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээ энэ зорилттой бүлгүүд энэ өвчнөр өвдөж байгаа хүмүүс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зүйлийг одоо мэдэх мөн эмчилгээ бас энэ хүмүүс бас хүртээмжтэй байх чиглэл рүү ажиллаж байгаа. Хэдийгээр дахин асуудлаар ярьж үүний эсрэг дархалт нас баралт бас шин тохиолдлыг тэглэхийн тулд зайлшгүй хөндөгддөг асуудал бол бэлгийн замын халдварт өвчин. Хэдийгээр дохтой холбоотой хүний эрхийн асуудал ялгуурлан гадуурхалт гутаан доромжлолт байдаг. Үүнийг бас тэглэх хэрэгтэй гэж манай улсад үздэг. Манай улсад энэ халдварын эсрэг төртэй хамтарч гадна дотны олон төрлийн бус байгууллагууд үүний эсрэг ажиллаж байна. Тэдний оруулах саналыг ч үн цэнтэй гэж үздэг. Үндэсний хороо доохын эсрэг тэгээд олон улсын байгууллага иргэний нийгмийн зөвлөл гэж төрийн бус байгууллагуудын нэгдэл. Энэ гурав хоорондоо хослсон нэгдмэл зохион байгуулалт, нэг төлөвлөлт, нэг мэдээлэл ийм одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулвал илүү оновчтой болно. Ямар нэгэн үйл ажиллагааны доолдол, мэдээллийн хоцрогдол, хүн хүчний зохион байгуулалтаас биднес одоо оновчтой байх дээр анхаарах хэрэгтэй. Монгол улсад хэдийгээр дохын эсрэг хууль эрх зүй, бодлогын баримт бичих хангалттай бүрдсэн гэж төрийн бус байгууллагууд үздэг юм байна. Харин иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах нь халдвар авсан хүний тоо нэмэгдлээ гэхээс илүүтэй ач холбогдол өгөх тэмцэл гэж энэ чуулганаар дүгнэж байна.